Аранга аймгийн Эрдэнэ улсын сумын 2 дугаар сургуулийн Төв нийгмийн ухаан хичээл үйл ажиллагааны багийн хамт олон маань өнөөдрийн подкастаараа та бүхэнд 2025-аас 26 оны хичээлийн жилд хийсэн үйл ажиллагааныхаа тайлан хүргэх гэж байна. За эхний ажил багш нар маань өөрсдийгөө танилцуулаад явж хэлээд өгөө. За би боловсролын салбарт 35 дахь жилдээ Төв нийгмийн ухааны багшаар ажиллаж байгаа мөн бэлэг гэж багш байна. 2 дугаар сургууль тасралтгүй ажилласан Монгол улсын зөвлөг багш зэрэгтэй. За намайг Бадам Сөрөн гэдэг 2 дугаар сургуульд 2 дахь жилдээ ажиллаж байна. Боловсролын салбарт 21 дахь жилдээ ажиллаж байна. Төв нийгмийн ухааны хичээлүүдийг ордог. За боловсролын тэргүүлэх зэрэгтэй багшаа. За намайг Гүрнээр гэдэг 2 дугаар сургуульд 9 дахь жилийн ажиллаж байгаа Төв нийгмийн ухааны багшаар. Сайн мэцэн намайг Цэрэглэм гэдэг 2 дугаар сургуульд 2024 оноос хойш ажиллаж байна. За миний би Мянган Бэлэг. За тус сургуульд 8 жил ажиллаж байгаа. За миний хувьд хичээлээ заахаас гадна цаг хөдөлгөөний сургууль 10 болон 11-р ангийн сонгон судлахын хичээлийг зааж болсон. За заах харагч зэрэгтэй юм байна. Хэдүүлээ 25-аас 26 оны хичээлийн жилд одоо явуулсан үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг ихэд нь багцлаад хэлээд хөө хүмүүс. Ингээд бол нөгөө сургалтын талаар тий сургалт хүмүүжлийн ажил, за тэгээд нөлөөллийн ажил, хичээл гадарх үйл ажиллагаар хүүхдийг хөгжүүлэх, эцэг их сургуулийн хамтын ажиллагаа гэсэн чиглэлүүдээр бол ихэвчлэн үйл ажиллагаагаа төлөвлөж хийсэн байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хичээл сургалт бол багш хүний хувьд хамгийн том гүйцэтгэх ажлын хамгийн чухалт нь болдог ажил байгаа. Тэгэхээр хичээл сургалтын үед манай хичээл үйл ажиллагааны баг ерөнхийдөө Монголын түүх, за нийгэм судлал, иргэний ёсны боловсрол гэсэн хичээлүүдийг ордог. Энэ хичээлүүдийнхаа хүрээнд хөтөлбөрүүдээ шинжилж хийх, хөтөлбөрүүдээ сайжруулж заасан хөтөлбөрийнхаа хүрээнд хөтөлбөрөө дүгнэх ийм ажлуудыг бол хийгээд явсан. Сурагчдыг хөгжүүлэх чиглэлээр манай хичээл үйл ажиллагааны баг тогтмол уламжлал болгон зохион явуулдаг брэнд ажлуудтай. Энэний нэг бол багш тандаа баярлалаа илтгэлийн уралдааны жил болгон 9-р сар багш нарын баярыг бүгдэлж алхамын сурагчдын дунд явуулдаг. За багш тандаа баярлалаа илтгэлийн гол зорилго бол багш хүнд сурагчдын зүгээс илэрхийлж байгаа чин сэтгэлийн мэдчилгээ байдаг. Энэ ажил багш нарын дунд хүсэн хүлээдэг хинээс надад ямар мэдчилгээ ирсэн мэдчилгээ нь хүлээдэг юм ажиллаа. За манай бас нэг уламжлалсан ажил бол тусгаар тогтнолын үндсэн сэдвт эсээ бичлэгийн уралдааныг дунд болон алхамын сурагчдынхаа дунд зохион байгуулж явуулдаг. Тусгаар тогтнолын үн цэнийг хэрхэн ойлгох вэ? Тусгаар тогтнол бидэнд ямар үн цэнээр ирсэн бэ гэдгийг сурагчдад ойлгуулах, ингэснээр сурагчдын бичих чадварыг хөгжүүлэх, сэтгэх чадварыг хөгжүүлэх, ойлгох чадварыг хөгжүүлэх олон талын агуулгыг манай энэ эсээ бичлэгийн уралдаан агуулдаг юм аа. Багшаа хамрагддаг хүүхдийн тоо нь хэр байдаг вэ? За ерөнхийдөө дунджаар ангиас нэг 2-3 сурагч гэдэг утгаар нь бид нэр эхлээд анги дотор нь шалгаруулад дараа нь сургууль нийтийн уралдааныг шалгаруулдаг учраас дунд анги алхах гэсэн зохион байгуулалтаар явдаг. За сурагчдын бол 50% бол оролцсон шүү энэ уралдаанд. Тэр хөөрхөндөө тухайн жилд орсон нөгөө илтгэлдээ оролцоод ч юм уу нэг 2-3-д орчих ч юм уу эсвэл байр эслэг байх юм бол тухайн өдрөө нөгөө тухайн жилдээ ч юм уу за би ирж дахиж оролцсон гэж хүүхэд зардах зэрэг тийм би ингэж илтгэх юм байна гэдэг юм уусаа айгүй хөөрхөн асуултуудад санаа өгөөд бичих сэтгэлийн бодлогод төрүүлээд байдаг тийм. Тэгээд багшаа энэ илтгэл болоо энэ эсэнийхаа дугуйлан хэдэн оноос хойш ерөнхийдөө манайх явуулж байгаа тийм. Ер нь бол уламжлал болгон явагддаг ажлууд 2015 оноос эхлээд төгсөгчд маань ивент итгэж явуулдаг болсон юм. Тийм манай багш тандаа баярлалаа илтгэлийн уралдааныг 2015 оны 12-ын би ангийн төгсөгчд ивент итгэсэн. За тусгаар тогтнолын үндсэн илтгэлийн эсэний уралдааныг бол 2022 оны 12-ын би ангийн хамт олон ивент итгэдэг юм уламжлал болгож байгаа. Өмнө нь бол бид шагналын сангаа өөрсдөө гаргаад өөрсдөө зохион байгуулад явуулдаг байсан бол одоо төгсөгчд маань ингэж ивент итгэж бүр уламжлал болгосон юм ажлууд болгож байгаа. Өчтгийг бас нөгөө татаж ирэх чинь бас нөгөө өөрсдөө илтгэл тавьдаг нөгөө эсээ бичдэг байсан учраас гэж нартай
баярлалаа гэж хэлье. Манай бас нэг уламжлалт болон тогтсон тэмцээн уралдааны нэг бол Монголын өв соёл гэсэн тэмцээн байгаа тийм ээ. Тэгээ энэ тэмцээн уралдаан маань бол хүүхдүүдэд нэлээд ач холбогдолтой, хүүхдүүдийн сонирхол хэрэгцээг хангаж чадсан ийм тэмцээн уралдаан байгаа шүү дээ. 24 оноос өмнө нөгөө орон нутгийн судлах музейг аймагтай аймгийн музейтэй хамтарч байгаа маань нөгөө түүхийн хичээлээр холбогдож байгаа тийм. Тэгэнгүүтээ бид нар чинь дунд анги буюу 6, 7, 8 9-р ангийнхаа дунд хэмжээ тэмцээний зохион байгуулдаг байсан тийм. За тэгээ өнгөрсөнд нь 25 болоо 26 онд 2 дахь хичээлдээ бид нар нөгөө өв соёлоо арай өөрчлөөд нөгөө юугаа явуулсан тэрийг ярьсан. Тэгээ ерөнхийдөө нөгөө хурдан барьц цаллаач хүүхэд гээд онцлог одоо төрлийг оруулж ирсэн. Энэ дээр бол хүүхдүүд маш идэвхтэй байсан. Аймгийн 103 жилийн хурдан азрагны насны мордын уралдааны төрөө мөгнөд Арангийн чулуу сумын очир уйгийн хурдан халтар азраг тол насхай дөрөөлөн орж түмэн өрнөө байсанлоо. За шагаа шүүрэх. Шагаа услах, морь уралдуулах, за тэгээ их түүх соёлоо хэн сайн мэдэх вэ? Асуулт хариултын тэмцээн гэх мэт массыг нэлээд хамарч өгсөн. Энэхээр бол нэлээд ач холбогдолтой болсон байгаа шүү дээ тийм ээ. За тэгээд ерөнхийдөө бол цаашдаа энэ Монгол өв соёл гэдэг одоо агуулгыг хүүхдүүдэд илүү одоо төлхөө мэдүүлж, ойлгуулж Монгол эх орны уламжлалт соёл, тоглоом наадгай, дээл хувцас, соёл, түүх энэ бүх зүйлийг бол одоо хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар хүүхдүүдэд өгөх юм зүйтэй. За үүнийхээ хүрээнд манай хичээл үйл ажиллагааны баг 2026-аас 2027 оныхоо хичээл хэмжилт бол бас энэ үе соёлоо илүү их дэлгэрүүлэе, илүү их арга зүйн одоо түгээн дэлгэрүүлэе гэсэн ийм зорилтыг тавьж ажиллаж байгаа. 26 бас 27 оныхоо хичээл хэмжилт Монгол тоглоом наадгай, тэрэн дотроо шагаа наадгай, хэн сайн наадах вэ гэсэн ажлыг тэлж өгнө хувьд багангийн багш нартайгаа хамтарч, биеийн тамирын багш нартайгаа хамтарч хэрэгжээлийн одоо шагаа наадгайн хэрэглэгдэхүүнийг боловсруулъя гэж ярьж байгаа. Тэгээ энэ хэрэглэгдэхүүн маань бол цэвэрлсэн шагаа, за тухайн шагаагаа анги бүлэг хүүхдүүд цуглуулад шагаа цуглуулах ийм ажил өрнүүлээд шагаагаа анги цэвэрлэх технологи бас тустай байгаа шүү дээ. Тэгэхээр энэ цэвэрлэх технологиороо бүгдээрээ цэвэрлээд ингээд анги болгонд 100 шагаа одоо гадна ууттайгаа ингээд байдаг. За тэгээд тоглох аргачлал бүхий гарын авлагыг, арга зүйн боловсролт бүхий гарын авлагыг одоо боловсруулж, эвлүүлж гаргаад тэгээ арга зүйгээ ингээд түгээгээд багш нартайгаа хамтраад хичээлээс очдог. Хичээлс гадуурх үйл ажиллагаагаараа тэмцээн уралдаанаар болохоор хүүхдүүдтэй тухайн арга зүйгээ нэвтрүүлээд тоглоом олон төрлөөр тоглоулаа сургачдаг. Ийм одоо баяа гэсэн юм үднээс энэ одоо цаашдын ажлыг бол бас гаргаж байгаа. Тэгэхээр бидний одоо явуулж байгаа энэ өв соёл гэдэг энэ тэмцээн уралдаан маань бол брэнд болох юм тэмцээн уралдаан. Тэгвэл бид нар өөрийнхөө секцийн брэнд бүтээгдэхүүнлэг зүйлийг бас гаргах зөв юм байна гэдэг. Бүтээгдэхүүнд маань бол одоо саяны ярьсан гарын авлага, шагаа буюу хэрэглэгдэхүүн маань орно гэсэн юм зорилгыг одоо төвшүүлээд явцгааж байгаа тийм ээ. Энэ л аягүй хөөрхөн гэсэн чинь 7-гийн вегийн багш зэрэглэв. Унгаагшаа цагаан сар болох гэдэг бид нар ч өнгөрсөн жил цагаан сараас өмнө зохион байгуулсан шүү дээ. Энэ жилийн үед цагаан сарын дараа зохион байгуулсан. Жаасан. Унгаагшаа танах нэг өв соёл хэзээ зохион байгуулах юм бэ? Хүүхдүүд асуугаад байна. Аягүй хөөрхөн. Хүүхдүүд бас хүсэг үлээгээд байгаа мэдэгдсэн. Тэгээд эх жилээс дахиад илүү нэг хөрөөгийн дэлхийн үүднээс нэг анги дунд нь зохион байгуулад 6-ны дунд чинь их анги дунд нь орж байгаа түүхийн хичээл орж байгаа, иргэний эцэг хичээл орж байгаа багш нар ангид зохион байгуулад тэндээс гарсан багийн одоо нэг гала тоглолт гэдэг ч юм уу ингүүл бүрэлүү Тэгэхээр нөгөө анги бүлэг дотор зохион байгуулахад хэрэглэгдэхүүн маш чухал болж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө анги болгон хэрэглэгдэхүүнтэй тоглох аргачлалтай тоглоомын одоо олон төрлүүдээ мэддэг болчих юм бол тэрийг багш бол нөгөө нэг хичээлтэйгээ байна уу, хичээлс гадарх үйл ажиллагаатайгаа нөгөө илдуулаад хэрэгжүүлэх бол бүрэн боломжтой бас юм харагдаж байгаа. Тэгээд бас сайхан санаа биш үү те. Сайн нөгөө мөнгөлөг багш маань бас ярьсан 2 үе шаттай
хэрэгжүүлдэг байсан тэгээ сэвчлэгээ. Тэгэхээр нөгөө илүү чанаржуулж хүн үлзүүцээ авах л та. Тэгээд одоо хүүхдүүд яг нэг алаг мэлхээ өрөнгүүд алаг мэлхийг мэдээд байгаа. Цагаан сараа гэрн боломжтой дагаад мэлхээ өрдөг. Няслах шүүрэх тал дээр хүүхдүүд тэр болгоо мэддэггүй юм билээ тий. Ингэдэм байж тээ, тэгдэм байж тээ. За гэдэг сурч мэдээд байгаа бас аюу гоё. Уламжлаад гэдэг юм агуулгад нэрийн бүр ингээд тий ойлгуулад байгаа чи юм шүү дээ. Ер нь тэгээ шагаан тоглоомч нь маш олон ач холбогдолтой шүү дээ. Манай энэ өв соёл уламжлал бол иргэний өссөн боловсрол хичээлийнх нь өөрөөх нь агуулганд байдаг учраас бид энэ ажлыг их гол чухал болгож ажилладаг. За тэгээд Бэлтэн Монгол өдрөлгийг зохион байгуулах үеэр сурагчид маань сайхан хос шалгаруулах, дээлийг хэрхэн яаж зөв өмсөх, хэрэглэх, малгай бүс эсийг хэрхэн дээдлэх тухай энэ хичээлийн агуулга бүрэн баттгаж авч чаддаг онцлогтой. Зүгээр манай багш нар ч бас нэг хангуудтай ч юм уу дунд ангууд орж явахдаа нөгөө тухайн ангид дахин гөрөж чатна гэдэг тийм. Тэгээ аав ээжт нь тухайн үед энэ болж энэ болохгүй байгаа юм ингээ анхаарал өгөөрэй гэдэг юмараа зөвлөгөө мэдээлэл өгөөчтэй тийм. Гэрийн даалгаварт эцэг эхийн оролцоо гэдэг сэдв илтгэлээ. Олон тэрийг нөгөө сургалтын үйл ажиллагаанд эцэг эхийг татан оролцуулах тал дээр Сургалтын үйл ажиллагаанд нөлөөлөх одоо ажлаар одоо манай багийнхан болоо одоо төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. За эцэг эх сурагч багшийн гурван гэрээ байгуул тэр гэрээнийхээ хэрэгжилтийг дүгнэх зорилгоор улирал болгон эцэг эхийн урлагийг тогтмол хийж хэвсэн манай анги бэрцэн багш нар. Хамгийн нөгөө сонгоныхоо төвшин ангийн гөрөв чадвар ч юм уу уцаар ч юм нэг арбитр холбогдож байгаа. Холбогдож байгаа. Тэгээ холбогдонгууд арай нөгөө нэг эцэг эхийн анхаарал сайжрангууд хүүхэд хичээл яаж Ихтэй олонлтой гэж байна. бид нэр энэ дээр сүнслээд нөгөө эмчийнхаа илтгэл орцсон л гэрийн даалгаварт эцэг эхийн өөр орцоо гэсэн зүйл сургуулиасаа гараад амьд орцсон тийм. Багш нар эцэг эхийн урлагийг ихтэй биднийг оруулж байгаа зү. Тэгээ оруулангууд ямар юмнууд ямар шаардлагатай эцэг эхчүүд одоо юу хүүхдээ ямар чиглэлээр дэмжих, ямар сургагчид намыг авч өгөх ёстой юм. Яг сургагчид намаа танилцуулаад ийм тэр өнцгөөс ярилцсан байна. Хичээлийн жилд манай мэрэгжлийн хөгжлийн мөрөлд эцэг эхчүүдийг хичээл сургалтын үйл ажиллагаанд татан оролцуулах одоо зорилгоор боловсролын яамнаа зохион байгуулагдсан одоо ерөнхий сэдвийн хүрээнд гэрийн даалгавар дах эцэг эхийн үүрэг оролцоо гэсэн сэдвээр илтгэл одоо бичиж хэлэлцүүлсэн байгаа. За тэгээ илтгэлээ бичгтээ болохоор эхлээд бол одоо эцэг эхчүүдийн оролцоо ямар түвшинд байгаа вэ гэдгийг одоо илрүүлэх судалгаа авсан үйл хамсаар тэгээд ер нь бол багш нар дуунагад ороод ирэхлээр хүүхдүүдтэй тавих эцэг эхийн одоо анхаарал бол одоо сулардгаа гэдэг ийм одоо ойлголттой. Тэгээд яг энийг бол нэг асуулт боловсруулаад ингээд авахд бол яг үр дүн нь бол яг ингэж гарсан гэх тийм байна. Ерөөсөө эндээс ингээд судалгааны үр дүн харахад нөгөө юм эцэгхийн оролцоо бага байдаг юм байна. Тэгэхээр одоо бидний дараагийн ажил бол эцгийн оролцоог аль болох нэмэгдүүлэх чиглэл ёстой гэдгийг олж харсан. Тийм учраас бид нар яг ямар чиглэлээр эцэгчүүдээ энэ сургалт ийм үйл ажиллагаанд татан оролцуулах вэ гэж одоо бодож байгаад гэрийн даалгаврыг сонгож авсан. Яагаад тэгэхээр хүүхдүүд одоо зөвхөн багшийн заасан тэр цагт одоо суралцаад мэдээллийг бол бүрэн хүлээж авах боломжгүй. Тэгэхээр нөгөө гэрийн даалгавар гэдэг бол үндсэн хичээлээ баттгах за ийм одоо чухал үүрэгтэй 9 дугаар ангийг бас сонгож авсан байгаа. За яагаад 9 дугаар анги сонгож авсан бэ гэхээр энэ чинь нөгөө ахлах ангидаа төвшиж орох учраас энэ одоо 9 дугаар ангийг сонгож авсан байгаа. Нэг хичээлийн хүрээнд гэрийн даалгаврын одоо өөр хувилбарууд бүхий одоо тавилуудыг боловсруулад судалгааны үр дүн бол таацсан байгаа. За тэгээд ер нь бол эхний үеүүдэд бол нөгөө эцэгчүүд яг хүүхдтэйгээ яг ийм
хамтарч ажиллах бас тийм дадал өдр байхгүй учраас эхний 1 2 3 ээлж хичээлийг одоо ангийн нэг 40% ч юм уу 30% ч юм уу гүйцэтгэлтэй ирж исэн бол сүүлдээ бол хамрах үрээ бол нэмэгдсэн байгаа. Ерөнхийдөө энэ манай эцэгчүүд бага ангидаар анхаарал дунд ахлах руу ороод сул олоод за 12 дорнгууд нь за миний хүүхд яаж яана гэдэг нэг юу хүүхдтэй акцент өгдөг тийм. Тэгэхээр ерөөсөө эцэг эхчүүд хүүхдүүдтэй анхаарлаа илүү сайн тавиал байх юм бол жийтэй хүүхдүүд өсөөд нэлээд чухал сэдвүүл тийм. Тэгэхээр энэ сэдвийг манай танхимд бус бие даанс суралцах чадварыг нэлээд дэмжиж өгч байгаа. Тийм учраас хүүхдүүд одоо бие дааж гэртээ одоо мэдлэгийг танхимд олсон мэдлэгийг баттгах. Бие дааж одоо мэдээлэл одоо тэлэх хөргөжүүлэх юм ач холбогдолтой. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдүүдээ багангийн хүүхдүүдийг бол 1 2 дугаар хүүхдүүдийг хажуудаас суулгаж байгаа л. За ямар даалгавар өгсөн одоо энийгээ хий, даалгавраа хийсэн үү, юу өгсөн айлын харыг ээж наамна гэдэг ингээд анхаарал халамж тавиад байдаг тийм. Гэтэл нөгөө дунд ангид орохоор бол ямар хичээл орсон, хичээлдээ явж гэнэ үү, сайн уу? Алин ямар хичээл орсон, Монголын төвхтэй чи ямар даалгавар өгсөн гэж л асуух нь бол харьцангуй бага. Тэгээд гол нь мэдэхгүй байгаа учраас тэрэнд нэг оролцдоггүй гэдэг аахгүй нэг судалгаа гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр бид нөгөө мэдэхгүй чи нөгөө чи хийж айхгүйгээс айгүй нэрвч хийж ийн үү чамд итгэж байгаа шүү гэдэг юмыг сайн ойлгуулаад Дэлхийг бол төрөл бүрийн аргаар авах боломжтой байгаа учраас эцэг эхчүүдэд бол бас нээлттэй болчихж байгаа байхгүй юу. Тэр сувгууд ашиглаад бас хүүхдтэйгээ гэрээний даалгаврыг хамтран хийх гарц гаргалгаа бол байгаа. Тэгэхээр харьцангуй бас цаашдаа анхаарахад бол бид нар сургалтынхаа хөтөлбөр дээр, төлөвлөгөөн дээр ээлжид болон нэг хичээлүүдийнхаа одоо гэрээний даалгаврыг төлөвлөхдөө эцэгтэйгээ хамтарч одоо хийх юм олон сайхан хувилбараар арга зүйн боловсролтуудыг хийгээд явах дээр үл илүү анхаарах нь чухал юм байна л гэж одоо сэтгэлийн үр дүнгээс бас харагдсан. Тэгэхээр хичээл үйл ажиллагааны багийн хувьд энэ хөлтгөл бас бичиж оролцсны хувьд нэлийн бас нэг биднэрт юм мессеж бас үлдээсэн болов уу, үр дүнг өгсөн болов уу гэж харж байгаа. Тэгэхээр энэ үр дүн нь бол хөтөлбөрийнхаа шинжилгээг тогтмол хийж явдаг шүү дээ. Тэгээд энэ хөтөлбөрийнхаа шинжилгээтэй эцэгчүүдийг хэрхэн яаж оролцуулах боломж вэ? Тэдний нэмжлэгийг яаж одоо сургалтандаа нэвтрүүлж оруулах вэ гэдэг зүйл дээр бас нэлээд олон зүйлийг харсан. манай мэргэжлийн хөгжлийн бүлгийн бас нэг гоё онцлог ажил гэх юм бол нөгөө бүсийн ажил зохион байгуулсан тийм нийтдээ. Манай мэргэжлийн хөгжлийн бүлгийн 2 том ажил байгаа тийм. Улсын олимпиад буюу нөгөө улсын төрөлцсөн 3 дугаар олимпиадаас өмнө нийтдээ олимпиад зохион байгуулж байгаа. За эхнийх нь мөнх хөлөг багшийн олимпиадсан тэр талаар багш. За энэ олимпиадыг манай 2003 оны нийгмийн ухааны гүнзгийрүүлсэн сургалтад 10 банкийн хамт олон санаачлаад миний төгсөсөн 5 ангийг нэгтгэж юунд тгүүлэн бүсийн хэмжээний олимпиадыг зохион байгуулсан. Энэ олимпиадад 9 аймгийн 1200 орчим зурагчид Улаанбаатар хотоос ингээд оролцож амжилт гаргасан. Энэ олимпиадын гол онцлог бол олимпиадын өмнөх их сорилго олимпиад болж өргөжин хэлж байна. Энэ жил бид 2026 онд Ахмад багш Түүх нийгмийн ухааны хичээлийн улсын олимпиадын хүрэл медаль тэнхтэй багшийн нэрэмжит олимпиад болгож энэ жил бас дахин зохион байгуулсан. За энэ жилийн олимпиадад бас л 10 аймаг Улаанбаатар хотын 1200 гаруй сурагчид оролцсон өргөн хүрээтэй ийм олимпиад болсон. Тань багш олимпиадад болохоор гэр бүл түүний нөгөө нэг төгсөж 10 банкийн шанарны үед гэсэн. Жил олимпиадаар нэлийн амжилт гаргалаа шүү дээ тийм банахаар. Манайх сургууль дээр ихэд нэгэн даваандаа мини олимпиад гэж зохион байгуулчихсан тийм. Манай судалгааны нэг юм онцлог байдаг шүү дээ. 12 дээр зөвхөн нийгэм, 9 дээр өсвийн төгөл байдаг. Гэхдээ манайх бол нөгөө хүүхдүүдийн итэх оролцоог нэмэгдүүлэх үүднээс 10-11 дээрээ 12 дээрээ нийгмийн болоод 9 дээрээ төгтөө. За гарсан хүүхдүүд манай аймаг руу оролцож байгаа. Түүхийн 9-р ангийн олимпиад дээр 9-ийн Яад гэхэд маань хүрэл медаль авсан тийм. 12-ийн төрөлд уянгалынхаа маань болохоор улсаж явах хэрэгээр авсан. Багшийн төрөлд манай Цэрэн Дулан маань түүхэд хүрэл медаль өнгөрсөн жил бас юу авлаа? Мөнгө авсан. За тэр талаараа. За улсын төрөлцсөн олимпиадын түүхийн багшийн төрөлд 2025 онд мөнгө медаль авсан. 26 онд сая хүрэл медаль авсан байгаа. За мөн одоо мөнгөлөө багшийн нэрэмжит нийтдээ бүсийн олимпиадад хүрэл медаль авсан багшийн төрөлд. За нэг тайван багштай. Нэг тайван багштай энэ жил
мөнгөн медаль авсан. Тэгээд гандлан багш болохоор 2 жил дараалаад шилдэг уяач багш болсон. Гандлан багш болохоор 2 жил дараалаад шилдэг уяач багш болсон байна. Айны харахгүй сургал намын шимтэх он цагийн түчээ санаа бодлыг цэлмэх уйралтай Бас асууж ингээд сурагч хахад ямар медаль авч илаа? 2015 он зохион байгуулж ирсэн мэлээ. Тэгээд би тэр одоо олимпиадад оролцоод 10 дугаар ангид байхдаа мөнгөн медаль авч ирсэн мэлээ. Энэ жил тэгэхээр бас дахиад мөнгөн медаль тийм байна. авсан юм байна. Аманаа цэрэндлэгч түүхээр байгаа гэж байгаа тийм. Бас их сонирхолтой түүх биш юм чинь тийм. Багшийн төрөлд маань түүхийн багш нарын олимпиад дээр маань цэрэнд болон маань медаль хийсэн бол ганцлаг маань шилдэг уяач багш гэдгээр айгүй мундаг авч байгаа тийм. За жишээлх юм бол сая Баянгур аймагт намар олгоод 5 болсон олимпиадаар хоёулын дээр нь шилдэг уяач багшаар. За хоёр багш маань олимпиадаар бас шилдэг уяач багш. За энэчлийн хамгийн том амжилт нь гэдэг юм бол ерөөсөө улсын нийгмийн ухааны 38 дугаар олимпиадаар ерөөсөө 12 ангийн сурагч уянгийн ухаан маань мөнгөн медаль хүртсэн. Ийм Улсын олимпиад төсөл хийгдсэн. Болсон шүү дээ манайч. Сайн байна уу? Сайн байна уу? Улсын олимпиадад мөнгөн медаль авсанд баяр хүргэе. Баярлалаа. Олимпиадад ер нь оролцоход ямар байсан бэ сэтгэлээ болгож? Маш их тогтсон. Одоо Монгол улсын 21 9 төргийн нийгмийн хамгийн шилдэг хүүхдүүд чинь чадварлаад хооронд уулзсан. Мэдээч яг ингээд маш их сандарсан, догдсон. Гэхдээ ингээд үнэхээр хичээл зүтгэл бол үр дүндээ өгч чаддгийм байна гэж бодож байна. Мэргэжлийн хөгжлийн бүлэг маань 2023 онд багш Менцахны ганцлагын бэлдсэн шав гаан улиг маань нийгмийн ухааны 25 дугаар олимпиадаас хүрэл медаль, багш Мегмрийн ганцлагын бэлдсэн шав чавцан маань түүхийн олимпиадаас мөнгөн медаль авсан бахархам сайхан амжилттай хамтарсан байна. Боловсролын газраас зохион байгуулж байдаг жил бүрийн ээлжид сургалтуудад манай багш нар бүгд амжилттай хамрагдаж кредит цагуудаа авсан. Багшийн хөгжлийг ажлын байран дээр хөгжүүлэх нь олон даваа талтай. Багш өөрөө мэргэжлээрээ хөгжлийнхаа бусдаас суралцах, бусдад сургах боломжуудыг олгодог юм байна. Арга зүй түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд секцийн ахлагч Баярхүү боловсролын газраас зохион байгуулсан төрөлцсөн сургалтын үеэр ойлголтын логик гэсэн аргыг туршиж хэрэгжүүлээд тэргээрээ сумдын нийт мэргэжлийн багш нартай арга зүй түгээн дэлгэрүүлсэн. За өнгөрсөн хичээлийн жид бол сонгоны хаяран гарсан. За нийтдээ 50 гаруй хүүхдийн дундч маань улс бол аймгийн дундчаад авсан 523 дээр гарч ирсэн. Тэгээд мэдээж хоёр багш ч гэсэн сайн шахаж өгч байгаа. За хүүхдүүд маань өөрсдөө хичээж байгаа. Эцэг эхчүүд маань цаанаас нь бас оролцоотой байгаа үднээс за аймаг болон улсын дундчаад авсан гэж бодож байна. Энэ жил дэж бичиж байгаа боловсролын болон хоёр багштай амжилт хүсье. Аймаг болон улсын дундчийг дагуулаарай. За эрүүл өтөршгөө баярлалаа.